сайн байна уу? Отгоо тий? Отгон сүрэг. Гэхдээ яг хаа шууд одоо муу юм яриад яахгүй. Эндээ хэдүүл амьдралыг таад маань. Би нөхөр хүүхдүүдийн хамт. Нөхөр хүүхдүүдийн хамт байдаг. Түрүүн манай тэгшэр маань ерөөдөө хэлсэн. Хүнд өвчин туссан байгаа. Тий. Тэгээж маань бас нэг илгэний хатуурал туссан гэж хэлжсэн. Энийг илгэний хатууралтай одоо энэ хавдартай болсныг хизээ мэдсэн. Өнгөрсөн оны 9 сард мэдсэн. Жирэмсэн болоод арай 5 сар хүрээгүй байна. Гэхдээ гидч айгүй том байна. Хүүхдээ харахаа болоод ингээд 5 цулааныг хараад үзэхөө гэдэг хоны юмч маань тэгэхээр тэг үдсэн чи ингээд хөвлийн ингээд битүү устдсан байсан. Тэг яахаа ч мэдэхгүй нөхөртөөгөө ойлаа. Яах вэ их үдэрэл болж байгаа юм чинь. Зүдэгээс үдий болтолт хийцэн юм чинь. За би яавал гэж урдны ямар өвдөжсэн биш гарах чи гэдэг манай нөхөр болохоор чи бие бодоо. Яах юм хоёул эмчнэр юу хэлэн тэрүүгээр болъё. Эмчнэрийн хурлаар ороод очиод 5 сартаа ургаад тастуулсан. Арайч тийм хурдан хүндэрнэ гэж байхгүй илгүй гэж бодоод яваад байсан чинь тий. Ургаа зогсоочоод нэг эмнэлгээс гарч ирээд яхад харуулсан чи илгэний хатуурал сүүлийн шатн дээр олцсон. Тэгээд одоо ерөөсөө илэг солиулахаас нааш ямар ч тийм эмчилгээ байхгүй. Хамгийн сүүлийн заалт ерөөсөө л илэг солиулах. Монголд эмчлэгдэхгүй, Монгол ямар ч боломжгүй гэсэн хариугаа авцсан. Тэгээ нэтгэх усыг сонгосон. Тэгээд өртөг мөнгө багтай гэдэг утгаар энэ итгэт эмнэлэгт би бүх материалынхаа юунуудыг явуулаа, шинжилгээгээ явуулаад ингээд манай дээр бол 100% боломжтой эмчилгээ хийгдээд хэлэг солиулах боломжтой гэдэг хариу ирсэн байна. Тэгээд ер нь за 2 болох юм байна. За мөнгөө бэлдээ төрөө дэрэл гэж байгаа. Тийм мөнгөө бэлдээл хүрээ. За тэр бэлдээ дэрээ гэсэн тэр мөнгө нь хэдэн төгрөг? 170 сая төгрөг болж байгаа. Над тал амар их мөнгө шүү дээ. Яваад очиод эмчилгээнд орчиход хурд ирэх байх гэж бодоод байгаа шүү дээ. Айгу тий үр хөвгүүдтэй тий баяр ёслолоор ядаж цуг явж чадахгүй ч гэсэн баяр наадмаар үр хөвгүүд тэгээд цуг ингээд хөвгүүдтэй хараа байж ивэл гоё юм болоо гэж боддتي. Би яг ийм 5 хантай гэрт их тийм төрхөх ижил яг юм хөвчний онштой ийм настай байлаа. Олон жилийн өмнө байсан тий. За тэр яг бай. Хүчтэй байгаад сайхан наадмаар сэмбидэл би хурж ирсэн. Хүчтэй ингээ бүжгэлтэй нөгөө. Тий. Сэмбигээд байж ивэл. Тий, сэмбигээд байж хэрэгтэй. Ээж байхдаа л үдчихсэн хүн байж штэ. Тий. Ерөөсөө ээж байх гал үдчихсэн хүн байна. Тэгээд хаваа сүүл тэр нэг их өвгөөг сонсчлаа. Тэгээд тэр сүүлийн хүүхэд таны ер нь өвчтэй гэдэг чинь хэлж өгөөд бутсан хүүхэд байна шүү дээ. Тий. Би ер нь тэгэж ойлгож байгаа. Ээжийнхээ өвчнийг яг илрүүлээл хэлж өгчөөд явсан байна шүү дээ, тий. Тэгэж ойлгоно. Ард чинь зөндөө хүмүүс байгаа. За юу. Тэгээ олон аав ээжүүд байгаа. Визэнд орох юм байна, удахгүй богдох юм байна. Цаар давчуу байгаа юм байна. Том утгагүй иргээд уулзъя. Тэгээд нүдийг чинь хараад, үр хүүхдийг тань хараад уус бүх зүйлийг ойлгож байгаа байх гэж би бодож байна. Ийм хүчтэй галзуухтай хүүхдүүдтэй юм чинь ийм тулхтай хантай юм чинь. Тий одоо бид нарт ганцхан гоё мэдээ дутуу байгаа. Тий ганцхан. Би ирсэн шүү. Тий. Утгаар ирсэн шүү. Тий. Та нарынхаа димээр яваад ирлээ шүү. Тий. Тийм л юм байлаа. Гэтэ хүмүүс ярьдэн штэ. Ээжтэй хүүхд хөөж. Үртэй хүмүүс хөтгөн юм байлаа шүү. Тий. Тий? Өрийн заяа төвшнө гэж. Тий, өрийн заяа төвшнө гэж байд юм байна. Хүүхдүүд маань төвшлгүй яах вэ? Атган сүрэн гэх хин нэмэгтэй илгэний хорт авдраад хичээл орчин болж байгаа. Нэг зүйл ажиллагдлаа. Бидний таньдаг нэмэгтэй тэр ямар төрх ажиллах юм бэ? Яг л их олон жилийн өмнө би яг л нэг юм Монгол гэрийн үүдэнд бүгдээ нэмэгтэй аврахцгаая гэдэг би зогсчихсэн нэг тэр нэг тухайн үеийн харуулсал эндийгээ мэдрэгдээд тах юм. Гэтэ энэ гэрийн үүдэнд хэлж байгаа үг харуулсал битгий байгаасаа гэж би хүсэж байна. Өрийн минь заяа түшхвэл үдэ гэж сууж байгаа. Наранбат энэ гэр бүл эрүүл их тэгш дүүрэн тэгш жаргалтай болноо гэдэгт би итгэлтэй байна. Бид нар бүгдээрээ хинээнд чин сэтгэлийнхээ гарыг сунгаддаг. Энэ удаад харин таагас дахин нэг сунгаач гэж хүсэж байна. Энэ удаад би ч гэсэн бас дахиад илгэний хорт тавдартай энэ халуун дулаан гэр бүлийг
асуумж хөрөлмээргүй байна. Гэтэ би ямар ч зэцээ хүртэл явнаа. Бүгдээрээ энэ үсгийг аврах хэрэгтэй. Энэ хүүхдүүдэд энэ гэрт цангиж байгаа инээдийг үргэлж энэ гэрт үлдээх хэрэгтэй. Бүгдээрээ энэ үсгийг аварцгаая. Тэгэхээр энэ удаад бол чин стресс үүсэж байна. Чин стрессээ гооч шүү.